Хүүгийн алсын араас идэх хүүгэд хэлхийн тулд чөтгөрийн лав өөрийн элдийг суглан авчид Теогийн өмнө элдний урлагийг огтоор өнцгөөс харуулахар шийдэв. Жюлиус Рагнер ердөө ганцхан бодлоор л тэрхүү тулгааны талбарыг бүгд нь өөрийн гараар бүтээсэн томын орон зай буюу чөтгөрийн луугийн тусгаарлагдсан бүс болгон ургаж орхилоо. Энэ бол элдний луугийн эрч хүчтэй үдсгэлэнтэй тусгаарлагдсан бүсээс огтоор ертөнцөө. Командлагчийн тулааны онолын зураглал болох энэхүү үзэгдэл нь үндсэндээ бол орон зайн тэлэлт байлаа. Жюлиус Рагнер өөрийн элдний мөн чанарыг төрөлхийн чөтгөрийн шинжтэй хэмээн тайлбарлав. Түүнийг зүгээр л харж ирж буй асар их даралтыг нь мэдрэх төдийдөл Тео амьсгаланд авчтан боож хүм сонин мэдрэмжийг авч байлаа. Яг тэр агшинд командлагчид тулааны байрлал авч өөрийн хүнд нүсэр довтлооны дарааллыг тун уян хатан гарамга гэгчин гүйцэтгэж эхлэхэн дээр. Түүний хөдөлгөөн бүр асар хүнд цавчилт, үглийн эргүүлэг, хүчтэй шидлгүүд болон амь таслах олон төрлийн цохилтуудаас бүрдэж байлаа. Тео командлагчийн энэхүү хүч чадал гайхалтай ур чадварыг хараад бишрэх бас айх мэдрэмжийг зэрэг мэдэрч байхан тэр. Асар их хурдаг хүчийг хөрөмтлүүлсний дараа Жюлиус Рагнер өөрийн бүтээсэн ертөнцийг эмтлэн бут зохиж цусан улаан өнгөтэй авраг том далайн давалгааг босгов. Тэрхүү давалгаа Теог бүх талаас нь бүрэн хүрээлж түүнд яг л өрхөнд орсон мэт ямар ч авралгүй ойлгож ухаармааргүй зүйлд залгуулж буй мэт мэдрэмжийг төрүүллээ. Жюлиус Рагнер довтлогооныхоо цувралыг дуусгахад өнөөх авраг давалгаа замхран алга болгон тэр. Тэгээд тэр Теогоос чөтгөрийн луугийн тулааны онлоос юу сурч юу ухаарсныг нь асуулаа. Тео тэрхүү мэдрэмжийг дүрслэх ганцхан олдсон нь хүч чадал болон сүйтгэл гэх үгс байлаа. Түүний зөв байсан юм. Тео яг голыг нь олж хэлсэн байлаа. Хүч чадал болон сүйтгэл бол чөтгөрийн элдний хамгийн гол мөн чанар үлээ. Энэхүү ойлголт нь тун шулуухан бөгөөд зүүн совингийн шинжтэй. Хугарч бутарсан чамаагүй түүний ир замдаа таарлцсан бүхнийг устган нураахыг эрмэлзэж зөвхөн шулуун шугамар урагшилдаг. Энэхүү сүйтгэгч хүчний тесрэлт бол командлагчийн элдний урлагийн тулгуур суурь бөгөөд тэр өөрөө үхлийн амьд биелэл байв. Үүний эсрэгээр Жюлиус түүнээс План Блосом элднээс юу ухаарсныг нь асуув. Тео түүний хитрхи чамин бөгөөд үдсгэлэнтэй хэмээн тодорхойлохын дээр Жюлиус энэ хариулт тун сэтгэл ханамжтай санагдав. Учир нь хатагтай План Блос маань амьдралын мөн чанарыг агуулдаг аж. Түүний элд нь үр соёолж, улмаар цэцэг болон дэлгэрэх амьдралын хамгийн ариун нандин үйл явцыг харуулдаг. Энэ тун удаан зөөлөн бөгөөд хязгааргүй болон хувирал өөрчлөлтөөр дүүрэн байдаг байна. Тэрээр нөхцөл байдал тохируулан эргэж дасан зогцдог бөгөөд бүрэн дэлгэрэх хүртлэх хязгаарч зогсдоггүй. 9 лугийн 2 нь Теод тулааны онлын ийм тэсөөр төөширсэн хоёр тайлбарыг үзүүлхэн тэр. Түүнийг гүн бодол автсныг харсан Жюлиус амба үхэл гэдэг нь хоорондоо огт хамааралгүй. Бүрэн эсрэг утгатай ойлголтууд мөн үү хэмээн асуув. Хэн ч харсан тийм гэж утгаар байсан ч командлагч үнэндээ тийм биш байж магадгүй хэмээн цугуйлглаа. Гэвч тэрээр жинхэнэ хариултыг Теод шууд хэлж өгөн бэлэн халбагдахыг хүссэнгүй. Тэрээр тусгаарлах бүсээ устгаад цаашаалхлаа. Явханхаа өмнө тэр Тео руу нэгэн ном шидсэн юм. Тэрхүү номын хуудасуудад командлагч Жюлиус болон хатагтай Осо нарын элдний зарчмын талаар хийсэн асар том мэтгэлцэн бичигдсэн байв. Энэ нь тун ер бусын явдал бөгөөд Тео нэг л мэдхэд элдний луу болон чөтгөрийн луугийн хоёулангийнхан шав болж таарлаа. Мэдээч хэрэг энэхүү мэтгэлцэн болон ном бичигдэх үйл явдал цагаан луугийн үүрэнд тэр нэгэн хувь тавилантай өдрүүлсэн юм. Эцсийн үгийг бичиж дуусгаад номоо хаах үедээ Жюлиус Теогийн асар их нөөц боломжийг ганцаараа өмчилж чадахгүй хэмээн шууд л гомдлож байв. Хатагтай План Блосом хүүд зөвхөн хамгийн сайн сайныг л хүсэж байсан бөгөөд командлагчиж үүнийг үгүйсгэх хүн биш байлаа. Тео Рагнер бусад залгамжлагч нартай өрсөлдөхөөс асар их хүлээлтийг үүсгэж байгаа билээ. Түүний авьяас бэлэг хязгааргүй бөгөөд тэр урд хожид үзэгдээгүй хурдаар өсөж байна. Гэвч энэ нь түүнийг хөгжлийнхөө хязгаарыг тэр чинээгээр хурдан мөрөх болно гэсэн үг юм. Харин энэхүү ном нь хүүд тэрхүү ханыг хамгийн богино хугацаанд эвдэн гарахад туслах болно. Гэвч Жюлиусийн дотор хэзээ нэгэн цагт овгийнхоо дайсан болох вэ гэсэн нэгэн айдас байсаар байв. Оргилд байгаа хүмүүс иймэрхүү хитрхи хурдан өсөж буй суутнууд ямар нэгэн байдлаар харамсалтайгаар төгсдгийг дэндүү сайн мэддэг. Хэрв түүхэд дахин давтагдвал тэдний заасан сургаал Рагнерийнхны өөрсдийнх нь цусуулан эргэж ирж магадгүй байв.
Түүний энэхүү айдсыг сонссны дараа хатагтай Оса нэг зүйлд бүрэн итгэлтэй болжээ. Командлагч Жулиус бол энэ номыг хадгалж Тёг ажиглаж үлдэх хамгийн зөв хүн байсан юм. Хүүг шунал тачаал давталгүй, цэвэр ариун хിവэр үлдэн гэдэгт бүрэн итгэлтэй болсон тэр өдрөл энэхүү сургаалыг залуулууд өвлүүлэн өгөх ёстой байв. Тэгвэл тэр өдөр хэн бүхний төсөөж байснаас ч хамаагүй эртэрч. Элдний урлагаараа нэг болон хоёрдугаарт бичигддэг хоёр агуу луугийн нууц эрдэм гүн ухаан одоо Тёгийн гарт ирлээ. Тэрээр өөрийгөө ийм үн цэнтэй зүйлийг хүртэх үнэнхүү гавьяатай хүн мөн эсэхэд эргэлзэж байсан юм. Гэвч Жулиус түүний үн цэнийг хэдийн үнэлж шалгалтыг нь давсан гэж үзсэн тул Тё номыг талархан хүлээн авлаа. Эргээд удахад Тёгийн энэхүү цацагдсан солир мэт гөлгөр өгөөд огцон өсөлт нь ердөөл цөөхөн хідэн хүмүүсийн ач тус байсан юм. Тэд түүнд ямар ч нөхцөл болзолгүйгээр тусалж оргилоо тэмүүлэгтэн хөдөлсөөр ирсэн билээ. Рэндны хэрэгээс эхлээд өнөөдрийн хүртэл командлагч Жулиус үргэлж түүний тал зогсож онцгойлон анхаарч ирсэн. Үүний төлөө Тё хэзээ нэгэн цагт энэних ачийг нь заавал хариулна гэж дотроо хамлаж байв. Үндэ Тё тэрхүү ачийг яг одоо хариулах нэгэн боломж гарч ирсэн ч энэ түнд огтхон ч таатай байсангүй. Учир нь чөтгөрийн луу Жулиус нэгэн шинэ эрднэр дутаж өөрийгөө зугаат суулгах шин тоглоом олж хараагүй уджээ. Мэдээж өнөөх ном Тёд тус болох нь гарцаагүй ч жинхэнэ тарчлаантай хатуу хичээл яг одооноос л эхлэх гэж байлаа. Бэлтгэлийн талбайн гадна зогсох Эвелин өөрийн эзнийг өрөвдөн харцаа буруулж байв. Тэрээр талбайгаас гарахынхаа өмнө хаалгыг нь гүйцэд түгжснээ баталгаажуулж дотроо тасралтгүй уучлалтгүй хаалгыг бүр гаднаас нь гинжээр ороож цоожиллоо. Энэхүү хатуу тарчлаалт бэлтгэл наран мургах хүртэл зогссонгүй. Үүр цайж гинжүүд мултран хаалга нээгдэхэд Эвелин тэнд болсон явдлын үр дагаврыг өөрийн нүдээр харах нь тэр. Үргэлж цоглог байдаг түүний залуу эзэн яг л шөнийн дотор бүхэл бүтэн дайныг тулаад гарчихсан мэт сүлдсэн харагдана. Командлагч энэ удаад үнэхээр л хэтрүүлч гэж. Гэвч үүнээс ч илүү чухал зүйл байсан нь Эвелин өөртөө даалгасан нэгэн даалгаврыг гүйцэтгэсэн явдал байв. Тэрээр энэхүү эвлүүлдэг тоглоомын хамгийн гол хэсэг буюу нууцыг тайлах түлхүүр болсон хүнийг газар доорх гянданд нууцаар хорьжээ. Тэд ялагдад хүлээсэн Тровны багийн ахмадыг тахир дутуу болгон цоожсон байсан юм. Гэвч тэрхүү ахмад ямар ч төрлийн тамлалтыг хэрэгэлсэн бай амнаас үг унахааргүй хатуу самар байсан юм. Тиймээс тэд түүнийг тэндэн зүгээр л ялцруулахаар орхисон бөгөөд Тё түүний амнаас үг татах өөр нэгэн арга сүрвчилж байлаа. Тё удахгүй болгох хэд хэдэн үйл явдлын гинжин хэлхээг Эвелиний чихэнд шивнэн хэлв. Хэдэн өдрийн дараа Тё эцэст нь План Блосом ордны бэлтгэлийн талбайд ирлээ. Тэн тэрээр План Блосом хатагтайд тун ээлдгээр мэдчлээ. Хатагтай Осо Рагнар Планус өнөөх хүнтэй эрдэм ухааны бэлгийг авсныхаа дараа түүнийг хүлээж байсан юм. Өнөөх ном залуу хүүдэх хэдийн асар их үр өгөөж өгч ихэлсэн байлаа. Үүнийг шалгахаар хатагтай План Блосом бэлтгэлийн нэгэн элдээг гартаа дуудан ав. Түүнийг элдээ барих агшинд бэлтгэлийн талбай бүхэлдээ түүнийг маршал унлын хүчээр амьсгалж эхэлхэн тэр. Тэрээр хүмүүсийн амархан орхигдуулдаг элдний урлагийн хамгийн анхны үндэс суурь болох өөрийн тэгнэтгийн бүтцийн талаар үргэлжлүүлэн заахыг хүсэж байлаа. Тэгээд энэхүү хичээлийн төгсгөл тэрээр залуу хүүтэй элдний тусламжтайгаар амьдралыг хэрхэн цэцэглүүлэх вэ гэдэг сэдвээр ярилцахыг хүсв. Ингээд тэрээр Тёд өөрийн албан ёсны шав болох саналыг 2 дахь удаага албан ёсоор тавьсан юм. Гэвч Тё эцсийн хариугаа өгөхөөс өмнө нэгэн зүйлийг лавлан асуухыг хүслээ. Тэрээр хатагтай Осог яг одоо Тэнгэрийн луугийн элдний мастрын хуваар ярьж байна уу гэдгийг мэдхийг хүсв. Хатагтай Осо үүнд үнэхээр их гайхаж хоцорхон тэр. Учир нь түүний энэхүү нууц гуйлыг мэдэх хүн тун цөөхөн байдаг юм. Тэнгэрийн луугийн элд гэдэг нь сургаалаа зөвхөн ганцхан шавдал өвлүүлэн үлдээдэг маш нууцлаг урсгал бөгөөд өнөөдөр тэрээр энэхүү нууц өвийн цорын ганц залгамжлагч нь байв. Хатагтай План Блосом хүүг өөрийнх нь жинхэнэ зорилгыг мэдхийг хүсэж байгааг шууд гадарлав. Тэрээр энэхүү саналд ямар нэгэн далд санаа ашиг хонжоо байхгүй гэдгийг үннээсээ хүлээв. Тэр ердөөл План Блосом цэцгийн дэлгэрэлтээс эхлээд Тэнгэрийн луугийн элд хүртэлх өөрт байгаа бүхий л үнэт эрдэм зэвсгээ Тёд өвлүүлэхийг хүсэж байлаа. Хэдэн минутын дараа Тё эцсийн шийдвэрээ гаргаад бэлтгэлийн талбайгаас гарч ирэв. План Блосом ордны үдсгэлэнд коридороор алхаж явахдаа тэрээр цэцгийн фракцийн хэдэн тэнгүүдэд бүслэгдчихлээ.
Тео бусдын хүндэтгэлгүй дээрэнгүй харьцааг зүгээр хараад суудаг төрлийн хүн биш байсан бөгөөд түүний товчхон хүйтэн хариултанд өнөөх новшнууд амархан гомдож бачуурж эхлэв. Тэд Теог хатагтай план болоосмын шиншээ болсныг мэдээд өөрсдийгөө ахлах ангийнхан эмээн хүндэтгийг шаардаж байлаа. Тео эдгээр нухад юуныхаа төлөө хуцаад байгааг гайхаж байсан ч энэ нь үндэ тэдний өчүүхэн бөгөөд эмзэг нэр төрөө хамгаалах гэсэн гэнэн явуургүй оролдох төдий байв. Шин зүйл юу ч байсангүй. Тэд Теогийн шууд удирдах албан тушаалнуудаж биш учраас энд цэргийн цол зинда ямар ч хамаагүй байлаа. Гэвч эдгээр цэцгэн дундах шаарнууд овгийн шинээр мандаж буй одыг дээрлэхэж өөрсдийн нэр хүндээ өсгөх гэж оролдсон ч асар том андуурч байв. Тэд нэг зүйлийг огт мэдээгүй байсан. Хүүд хатагтай план болоосмын шууд шав болох санал тавьсан ч Тео тэрхүү саналаас татгалцсан байлаа. Түүнд ийм хоёр агуй үнэлж баршгүй өвийг хүлээн авах сонголт гарч ирэхэд мэдээж хүний хуваар зөвшөөрөх асар их хүсэл төрж байсан. Гэвч Тео өөрийнхөө төлөө юу ч хийж бүтээгээгүй байхад хатагтай оосаа яагаад түүнийг ингэж их хайрлаж халамжлаад байгааг огт ойлгохгүй байв. Хатагтай оосаа хүнд ямар нэгэн том шалтгаан эсвэл нарийн тооцсон залмих байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч оосаа хатагтай Тео туслахыг хүссэн шалтгаан нь Тео түүнд залуу цагийн Кайлийг санагдуулсных байжээ. Теогийн гадаа төрөх үйлдэл бүр нь овгийн тэргүүний залуу насны төрхтэй яг таарч байв. Тэр ч бас залуудаа өөрийн хүсэл мөрөөдөл үзэл баримтлалынхаа араас цуцалтгүй хөөцөлдөг байсан билээ. Магадгүй тэр хүн өнөөдрийн хүртэл тэрхүү мөрөөдлөө зүүдэлж түүнийхээ араас гүйсээр байгаа ч юм билүү. Тэрээр хизээ цөхрөх ирэхгүй нэгэн байлаа. Амьдралдаа тохиолдсон сорилт бэрхшээл бүрийг тэрээр зөвхөн өөрийн хүчээр даван туулахын тулд цуцалтгүй хөдөлмөрлсөн. Өдөр бүр нь эцэд төгсгөлгүй зовлон зүдгүүрээр дүүрэн байсан ч Кайл Рагнар хизээч бууж өгч өөрийн зарчмаасаа няцаж байсангүй. Хатагтай оосоо Теог харах болгонд өөрийн дурлаж байсан яг тэр залуу Кайлыг олж харддаг байв. Тийм байтал тэр яаж зүгээр л хараад зүгээр сууж чадах вүлээ. Энэ утгаараа манай хойд ээж ч бас үнэхээр сэтгэл татам мундаг эмэгтэй юм. Хатагтай оосаа өөрийн жинхэнэ шалтгаанаа ийлэн далангүй хэлсэн тул одоо Тео эцсийн шийдвэрээ гаргах цаг болжээ. Хэдийгээр энэ нь татгалзахын аргагүй сайхан санал байсан ч тэрээр татгалзах сонголтыг хийв. Учир нь түүнд яг одоо хатагтай план боловсмоос гадна чиглүүлж зааж буй дэндүү олон багш нар байгаа билээ. Маш олон хүмүүс түүнийг өөр өөрийнхөөрөө хардаг. Чөтгөрийн луу түүнийг өөрийн жигүүр доороо авсан. Түүний ахлах луунууд болох Эвлин, Селфорд, Ааронор түүнийг өдөр бүр сурган чиглүүлсээр байна. Түүнчлэн түүний найз нөхөд журмын нөхдөд болох Ремингтон, Халкос, Эрика болон 4-р бэлтгэлийн талбайн хөвгүүд түүнийг өнөөдрийн энэ зэрэгт хүргэсэн юм. Бүр цаашлуул тэрээр өөрийн багш нарын жагсаалтад Аксион болон Этров нарыг ч багтаахад бэлэн байлаа. Хатагтай оосоо ялангуяа тэрхүү сүүлчийн нэрийг сонсно гэж огт төсөөлсөнгүй байв. Теогийн Тровныхантай хийсэн тэмцэл өшөө авалтыг хүн бүр мэддэгч тэдгээр дайснуудын үүсгэсэн зовлон зүтгүүрэл түүнийг өнөөдрийн хүчрхэг Тео болгон хэлбэржүүлж урагш түлхсэн билээ. Түүнийг хайрлсан эсвэл түүнд гай зовлон тарьсан тэр бүх хүмүүсийн ачаар Теогийн элд шин зүйлд суралцаж хувьсан өөрчлөгдсөн юм. Тийм учраас тэрээр ямар нэгэн тодорхой урсгал сургуулийн уламжлалыг чандан сахиж түүнийг дараагийн үедээ өвлүүлэн үлдээж чадна гэдэгтээ итгэлгүй байлаа. Хатагтай план болоосон хүүгийн юу хэлэх гээд байгааг бүрэн ойлгов. Теогийн элд бол баригдашгүй, байнгын хувьсан өөрчлөгддөг элд байсан юм. Үүнийг сонсох нь нэгэн бодлын бахархмаарч нөгөө талаар харамсалтай санагдана. Гэвч Тео түүний шууд шавн болж чадахгүй ч түүний хүүн болоход бэлэн байна гэдгээ хэллээ. Хүүгийн энэхүү чин сэтгэлийн үг хатагтай план болоосмын сэтгэлийг үнэхээр их хөдөлгөж чадсан юм. Теог явсны дараа Оосо Рагнар планус өөрийн өрөөнд туглан дар суудсуулаа. Тэрээр өөр дүрдийнхаас илүү жаргалтай харагдана. Түүний туслах нь эзнийхэн сэтгэл санаа юр бусын сайхан байгааг шуудлан зарав. Тэнгэр бурхан түүнд хизээж өөрийн гэсэн хүүхэд төрүүлэг хувь заяаг харьлаагүй билээ. Гэтэл Тео шиг ийм мундаг хүү түүний хүүн болно гэж амласан байхад тэр яаж баярлахгүй байх юм бэ? Туслах нь ч гэсэн эзнийг ийм жаргалтай байгааг хараад дагаад баяртай байв. Хатагтай оосаа өөрийг нь эцэст нэг ээж болгож өгсөн Теогийн ачийг хариулахыг хүсэж байсан тул нөхөрлүүгээ загтлын илгээхээр шийдэв.
Тэрээр Теогийн тушаал дэвших шалгалтыг сонгон түргэсхийг хүсэж байлаа. Үүнийг сонсоод туслах нь түүнд арай л хурдцтай байна. Баг зэрэг хүлээхийг зөвлөв. Учир нь Тео бол дөнгөж саяхан сэрэлтийн ёслоо дуусгасан шин зэрэг бөгөөд ийм залуу насандаа хэдих анхаарлын төвд орох нь түүнийг одоо байгаагаас жилүү аюулд оруулж болцсошгүй байлаа. Гэвч энэ яг хатагтай Оосагийн түүнийг яран урагшлуулахыг хүсэж буй гол шалтгаан байсан юм. Рагнар овгийг нөмөрхөөр ирж буй тэрхүү агуу том шуурга хүчит салхи бүх зүйлийг залхихаас өмнө тэд Теод дээшлэн дэвшигт нь туслах хэрэгтэй байв. Ингэснээр тэрээр өөрийн шинэ хүүдээ боломжтой бүх зүйлийг өгч чадах билээ. Энэ зуур морь зэргийн газар доорх гямтанд байх цорын ганц хоригдол нүдэ нээхэн дээр. Учир нь түүний удаан хүлээсэн арвал эцэст нь иржээ. Гэвч тэрхүү аврал нь үнэндээ бүх хэргийн уул мөрийг баллахаар Тровныхан харамгүй хүсэж явуулсан алуурчин байв. Багийн ахмад гэр бүлийнхээ төлөө хийж буй эцсийн зүтгэл минь энэ хэмээн өөрийн хүзөөг дуртаяа сунгаж өгөхөд бэлэн зогслоо. Алуурчин түүний эцсийн амьсгалыг таслахаас яг өмнөхөн элдний хүчтэй салхид тэднийг таслав. Эвлэн таазыг цөмлөн гарч ирж халдагчийг баривчиллаа. Тэрээр энэ мөчийг нилээдгүй хугацаанд хүлээсэн юм. Энэ бол анхнаасаа л залуу эзэн Теогийн тавьсан өрх байлаа. Эвлэний элдний гайхал давар чадварын өмнө гинтийн давуу талгүй болсон ганц алуурчин яагаад ч түүний өрсөлдөгч байж чадсангүй. Тровныхан Эвлэнийг хизээж ийм өндөр ур чадвартай аюултай хүн гэж тооцоож байгаагүй бөгөөд одоо тэд энэ алдааныхаа төлөөсийг төлөх гэж байна. Хэдий тийм боловч Ахмад Сидраг авч явж чадахгүй нь үнэхээр харамсалтай байв. Хэрв энэхүү цэвэрлэгээ хийхээр ирсэн алуурчин ч бас баригдвал байдал уламд ордох болно. Алуурчин зүгтд төлөвлөгөөг толгойд боловсруулахыг хичээсэн ч Эвлэн түүнийг энэ генднаас тимж амархан алхуулад гаргачих хүн биш байлаа. Шуурганы бурхны нуус дэгнхийг гүйцэтгэн тэрээр хуйларсан хар шуургыг дуудаж халдагчийг аваханд оруулав. Гяндангийн хязгаарлагдмал ханнуудын дунд зүхтаж маневр хийх орон зай алуурчинд байсангүй. Арга тасарсан алуурчин эцсийн арга хэрэгсэл болгон өөрийн манагийн урсгалыг дэлбэлж бүх нотлох баримтхыг устгахаар шийдэв. Гэвч Эвлэн түүнд ямар ч залтай техник хэрэглэх боломж олголгүй түүнийг үргэлжлүүлэн дарсаар байлаа. Тэрээр энэхүү мэх оролдохыг өмнө нь нэг удаа харж байсан. Тэр үед бүтээгүй. Одоо ч бүтэхгүй тодорхой. Тэрээр Тровн гэр бүлийн цэвэрлэгээний залууг тун гаргууд гэгчин номготгож чадлаа. Энэ үед үл мэдэгдэх нэгэн шигүү ой модны дунд байрлах нууц баазад ажилтнууд Эвлэн газар доорх гянданд нэвтэрсэн алуурчныг хэрхэн барьж авсан талаар ноцтойгоор хэлэлцсэн. Тэд өнөөх баригдсан алуурчныг зүүн элит овгийн салбар бүлэг болго Тровн гэр бүлийн харьяа могоон улирал бүлэглэлийн хүн гэдгийг баттай тогтов. Энэхүү нууц хэлцүүлэгт Тео, Эвлэн, командлагч Жулиус болон харцас бүлгийн нэгэн ажилтан байлаа. Энэ явдал нь тэдний морь цэргийн дотор тагнуулж байгаа гих таамгийг албан ёсоор баталж өгсөн юм. Тэд мэдээлэл дахин алдагдахаас сэргийлж энэхүү чухал уулзалтыг ийм аслагдсан нууц газар хийж байв. Харцас бүлгийн мэдээлснээр могоон улирал бүлэглэл нь одоохондоо Калхелен бүс нутгийн нэгэн эртний цайзад байрлаж байгаа аж. Одооноос яг 3 цагийн дараа тэд даалгавраа бүтлгүүцсэн тооцож бүх нотлох баримтуудаа шатаагаад зүхтах болно. Тийм учраас тэд тэрхүү бааз руу яаралтай гэгч нотолт хийж бүх гишүүдийг нь бүслэн авч хэргийн нутаг баримт болон шаардлагатай мэдээллүүдийг олж авах ёстой байлаа. Энэхүү мэдээллийг хүргэж буй хар цасын ажилтан бол тус бүлгийн өндөд зэрэглэлийн тагнуулч нууц элит болох Клив байв. Тео ийм өндөр зэрэглэлийн тусгай ажилтнаа ийм эрт бичлэн уулзна гэж сансангүй. Төлөвлөгөөгөө дуусгаж оттолтхийг бэлтгэлээ хангахын өмнө командлагч Жулиус хилцэх асуудалд дахин нэг зүйл нэмлээ. Энэхүү ажиллагаа нь ижил хугацаанд Тео Рагнарын дунд шатны дайчин болох тушаал дэвших шалгалт болох аж. Тео өөрөө ч чихэндээ итгэсэнгүй. Өөрийгөө ийм эрт тушаал дэвших шалгалт өгөх хэмжээний гавьяа байгуулаагүй гэж бодож байв. Командлагч үүнтэй санал нэг байсан тул түүний энэхүү шалгалтын хүндрэлийг бүр хэд дахин нэмэгдүүлжээ. Цэргийн зэндэ ахих тусам шалгалтын хүндрэл нэмэгдэх нь хэвийн үзэгдэл боловч энэ удаад дээд албан тушаалтнууд нь дунд шатны дайшны шалгалтад бүрэн хэмжээний иргэний дайнд дэгдэж болох үз тийм өндөр зэрэглэлийн аюултай даалгаврыг оноосон байлаа. Чөтгөрөлөө Жулиус Эвлэний тавьсан отолт болон баримтлах ажиллагааг Тео өөрөө араас нь өдөртөн зохион байгуулсныг хэдийн мэдсэн байв.
Тиймээс өөрийнхөө эхлүүлсэн зүйлийг эцсийг нь хүртэл үзэх нь түүний үүрэг байлаа. Тэрээр овгийн залгамжлагч байлаа ч командлагчтай зөвлөдөлгүйгээр дур мэдэн төлөвлөгөө зохиосон нь хүндэтгэлгүй хэрэг байсан юм. Тиймээс тушаал дэвшихийн тулд тэрээр энэхүү чухал даалгаврыг ямар ч өөсөвгүй төгс гүйцэтгэх ёстой. Жулиус Теодо дунд шатны дайчин болсноор ганцаарчилсан даалгавар гүйцэтгэх онцгой орхиолж авна гэдгийг сайтар ойлгууллаа. Байдал иймэрхүүгээр эргэж энэ залуу хүү одоо бүх түүх болон анхаарлын төвд орж эхлэв. Түүнд улам их урам зориг өгөхүүднээс систем түүний 4-р хөлбөрийн даалгаврыг идэвхжүүллээ. Энэ нь түүний өмнөх амьдралынх нь харанхуй хэлхээ холбоог цэвэрлэх алтан боломж байсан юм. Чо энэхүү дотроос язарч буй овгийн цаана яг юу болоод байгааг илрүүлэхээр сэтгэл шулууджээ. Тэрээр ямар ч үнээр хамаагүй энэ даалгаврыг биелүүлнэ гэж тангаргалав. Ингээд могоог цэвэрлэх ажиллагаа албан ёсоор эхэллээ. Морь цэргийн дотор тагнуулж байж болзошгүй тул энэхүү ажиллагааг ердөө 3 хүний бүрэлдэхүүн тэгээр хязгаарлав. Энэ нь Клев, Тё, Эвлин нар байлаа. Элдний маструудын хувьд эдгээр хорт могоо шиг алуурчдтай шууд нүүр тулан тулдахад давуу талтай байх ёстой ч дайснууд тооны хувьд дэндүү олон байв. Ямар ч байсан тэд нөхцөл байдал дасан зохицож үүний ард гарах ёстой байлаа. Энэ үед могон улирал бүлэглэлийн төв байран дотор алуурчид тровныхантай холбоотой бүх бичиг баримтуудаа эмгтгэж дуусаад байв. Тэднийг бүтлгүүтлийн дараах бэлтгэлээ базааж байх зур гаднаас жижигхэн үрэлчиг төхөөрөмж өөрөө өнгөрөн орж ирлээ. Энэ бол утааны хөшиг бөгөөд гинтийн дайралтын эхлэл байв. Дайснууд ямар нэгэн хөдөлгөөн хийж амжихаас өмнө тэдний толгоонууд тасран газар дээгүүр өнхөрж эхэллээ. Клев ягаад нууц элит зэрэгтэй ажилтан гэдгээ энд харуулж чадсан юм. Ердөө ганцхан алуурчил хүзүүндээ гүн шархтан цус алдсаар арай ядан амьд үлдсэн байв. Клев шархтсан олзоо зүгээр тавиад явуулах хүн биш учраас түүнийг гүйцэхээр эргэлээ. Ингэснээр түүний хариуцсан бүсэг бүрэн цэвэрлэгдэв. Тэрээр Эвлиний хамтаар өнөөх эмгтгсэн нууц баримтуудыг хураан авахар үлдсэн бол Теод барилгын газар доорх хонглыг цэвэрлэх үүрэг оногдов. Тё ийм өндөр зэрэглэлийн мастрын тулдахыг хараад үнэхээр биширч байлаа. Хэрв даалгаврын өмнө авсан барилгын зураг үнэн бол газар доорх хонгил руу орох шат тун ойрхон байх ёстой. Гэвч Тё энэ удаад хитрхи хайн гандав. Тэрээр хурдалж хугацаа хожихдоо хитрхи анхаарсан учраас газар татсан нууц утсыг анзааралгүй гიშгэж орхилоо. Энэ түүний хариу үйлдэл үзүүлэх чадвар өөрийнх нь хурд байгаагүй бол түүний нүдийг шууд нэвт хатах аюултай нууц авахыг идэвхжүүлсэн юм. Тэрээр ирэлдээ суглан авч араас нэрсэн олон тооны нууц сумнуудыг тун чадварлаг нийцааж чадлаа. Тухайн орчны мэдээллийг уншихын тулд ангаахаа синхрон чадвар ашиглахад түүний нүдэнд газарт нуугсан тоо томшгүй олон хавх нууц утаснууд илхэн харагдаж эхлэв. Эдгээр суурин хавхнуудаас гадна тэнд асар олон тооны алуурчид одолдохын хүлээж байлаа. Эдгээр ядаргаатай саадуудыг ганцхан цогилдоор арчхын тулд Тё олон тооны элднүүдийг гаргаж ирэн тэдгээрийг өөрийн хар цахилгаанаар цэнэглэв. Түүний аянгад лууны амьсгал болон лууны тамга нь өмнөхөөсөө илүү үхлийн аюултай болж шинжлэгдсэн байлаа. Отолд хийж байсан өрөвдөлтэй дайснууд ердөө ганцхан секундын дотор бүгд арчигдж нэгэн зэрэг элдэнд сийчүүлж цахилгаан цогиулан шарагдаж үхэлцгээв. Отолд хийж байсан алуурчдыг агшин зуурт арчсны дараа Тё суурин хавх болон нууц утаснуудыг тун хялбархан тойрч гарлаа. Энэ хавийн харуул хамгаалалт аюулгүй байдлын төвшин ёр бусын өндөр байсан бөгөөд энэ нь газар доорх хонглын хамгийн гүнд ямар нэгэн маш чухал зүйл нуугдаж буйн тод дохио байсан юм. Түүнийг эртний цайзын хамгийн доод давхарт хурж очих үед хамар цоргим цусны үнэр болон аимшигтай хэрцгийгээр нядалсан цогцснууд угтан авлаа. Тэнд улаан өмрөг шоврог малгай өмссөн ганц биеэр зогсоод өөрийнхөө ариун мөргөлийн цагийн талаар номлож байв. Цусан тахилгын ламтан өөрийнх нь энэхүү улаан урсгалзын ёслолыг өмөлсөнд үнэхээр дургуутсаж байхан тэр. Тё тэр хүнийг харамгцаал ариун чөтгөрийн сүмийн ламтан байна гэдгийг шууд танив. Энэхүү бузар ялзарсан сүм нь удахгүй дэлхийн ертөнцийг залгиухулна гэх мөхлийн номлолыг альддаг бөгөөд өөрсдийн дагагчдаа тэнгэрээс аврагч бууж ирнэ хэмээн амладаг байна. Тэд бол аврал амрах замаар харанхуй муухаг ард олныг өөртөө бүрэн өргөцсөн тэрслүү бүлэглэл байлаа.
Тэгээд ердөө хэдхэн жилийн дараа тэд эзэнт гүрнийг задран унгаахад тэрхүү агуу их дайныг дэгдэх хүмүүс байсан юм. Тео сонор сэрэмжээ дээзэгт нь хүргэж өнөөх сэжигтэй ламтан дээр ангаахаа синхрон чадвараа ашиглаж үзлээ. Түүний нүдэнд дэлхийн ертөнцийн үлдсэн хууль дөрмийг огт дагдаггүй нууцлаг маанагаар тэтгэгдсэн цусан авра эвдэр чимхэрсэн оюун санааны хаалгаар нь урсаж буйн харагдав. Энэ нь магадгүй цусан ламтан нарын яриад байдаг өнөөх ариун ивэл гихч нь байж болох юм. Тэдний хувьд Теовол тэрслүү бурхангүй үзэлтэн байсан тул цорын ганц бурхандаа өргөх цусан тахилгын амь золоос болох агуу нэр төрийг түүнд харилна хэмээн дайрлаа. Цусан ламтан хоорондын зайг агшин зурт товчилж цусаар будагдсан гараараа Теог барьж авахаар ухас хийв. Тео түүний дайралтыг элднийхээ ирээр хааж амжсан ч өнөөх ламтны махан биеийн итгэмээргүй хатуу байдал нь ердийн хэмжээнээс дэндүү хэтэрсэн байлаа. Тэд хэд хэдэн удаа хүчтэй цохил солилцсон тэр Теогийн хийсэн довтлохоо болгон ямар ч үр дүнгүй болж замхарч байсан юм. Тэрээр дайсны хөдөлгөөн бүрийн цаанд байгаа асар хүнд жин даралтыг мэдэрч хэрв ганцхан удаа л түүнд баригдаж тэврүүлэх юм бол бүх зүйлээ дуусгах нь тэр. Эцэст нь түүний элдийгээ цусан ламтан нүцгэн гараараа бариад авчихлаа. Теогийн хамаг хүчээр далаасан цавчилтыг тэрээр дэндүү амархан зогсоож орхисон юм. Элдэнд барьцаалагдсан тулд Тео ламтны хүчтэй цохилтон шидэгдэн газар доорх хонглын ханыг мөргөн унлаа. Үнэн дээр цусан ламтан нар ариун чөтгөрийн сүмийн хамгийн доод зиндааны хүмүүс байх ёстой. Гэтэл тэд аль хэдийн ийм хүчрэг байна гэдэг байж боломгүй зүйл. Теод сонголт тун цөөхөн бөгөөд хэрв тэр ийм давчуу орон зайд гурван лууны хумс техник ашиглавал барилга нурж өөрөө амьдараа булагдах аюултай. Гэтэл түүний маанагаар цэнгэлсэн ердийн довтлохонууд ямар ч нөлөө үзүүлэхгүй байлаа. Тэр яг одоо өөрийн ил дээрээ өөр юу хийж чадах вэ? Яг тэр агшинд цаг хугацаа удаашрах мэт болж түүний толгойд чөтгөрийн луугийн зааж сургасан зүйлс орж ирэв. Өвглийн мөн чанарыг илэрхийлсэн бүхнийг нураагчаад тесрэлтэд хүч чадал. Нөгөө талаас элдний луу түүнд элдний урлагийн амьд соёолтыг заасан. Амба өвхөл гэдэг нь хоорондоо эсрэгцэх төлөв биш байх ёстой. Өнөөх галзуу ламтан Теогийн толгойг хагалж цусыг нь урсгахаар дахин ухас хийлээ. Тео хамгийн сүүлчийн секундэд тун эвсэлгүйгээр замаас нь бултаж ямжив. Тэрээр өвхлийн авилтад цохид болгоноос нь цуурайтан булдах тусам ламтны уур хилэн улам бүр бадарч байлаа. Яг тэр мөчид Тео өөрийн тулааны онолд маш том эргэлт нээлтийг хийж чадсан юм. Амба өвхөл бие биенийхээ эсрэг зогсдоггүй. Тэд бол байгалийн жам ёсны тасралтгүй эргэх гинжин хэлхээ байсан юм. Өвхөл амьдралын төгсгөлийг хүлээж байдаг бол амьдрал өвхлийг хурдсхур болгон ашиглаж цэцгэлдэг. Тэд тэсвэр хоёр хүч мэд харагдах боловч үнэндээ нэг зүйл байв. Тео урданд довтлохдоо өөрийн хүчийг дэндүү өргөн хүрээнд тарааж хэрэглэхэд хэтэрхийн анхаардаг байжээ. Харин тэрхүү бүх хүчийг ганцхан цэгийн гялба, ганцхан гэрлийн засагт хуримтлуулах нь хамаагүй илүү боловсронгүй бөгөөд хөнөөлтөй байх болно. Өөрийнхөө нэвтэршгүй хатуу арьсанд хэтэрхий итгэлтэй байсан ламтан Теогийн дараагийн дайралтыг ямар ч айцгүйгээр биеэрээ угтлаа. Тео өөрийн шинэ онолыг яг тэр доорн туршиж үзсэн бөгөөд үүний үр дүнд лууны гялба гих шин техникийг сурч авсан юм. Ламтан ирнээс гарсан ердийнхөөсөө хамаагүй чанга эсгэрсэн чимээг сонсоод тоггорхон инэв. Гэвч түүний асрыг итгэж байсан өнөөх хатуу арьсан зүгээр л тас татуулан хэдэн хэсэг болж бутрах үед тэрээр айд сандарч эхэллээ. Энэхүү техник нь яг л өөрийн гисэн амьтаа мэт ламтны бие махбодыг дотроос нь түвэж устгаж байх нь тэр. Одоо Теогийн ээлж ирж тэрээр өнөөх новшин царайтыг хонглын ханлуу шидэн цууртал мөргүүллээ. Ламтан түүнийг нядлага цус тулааны дундаас ийм том ухаарл нээлт хийснийг нь хараад эрлэг чөтгөрийн үр соёл энэ ертөнцид оршин тогтнож боломжгүй аюултай оршихгүй хэмээн харшгирч байв. Тео түүний энэхүү аимшигтай дэми донгодлтыг нь огтоосонгүй. Түүнд хийх өөр зүйл байсан юм. Тео цусан ламтны нүүрнээс нь гараараа тас атхан авч ангаахаа синхрон чадвараа ашиглан тэрхүү галзуу солиотой эрийн ойд санамж дурсамж руу нэвтрлээ. Энэ бол ариун чөтгөрийн сүмийн эзэмшээд байгаа тэрхүү хачин нууцлах хүчний их усүрийг олж мэдэх хамгийн том боломж юу? Яг тэр агшинд Теогийн эргэн тойрондох ертөнц хуйлран одож түүний ухамсар шал өөр хэмжээст сорогдон орчих шиг болов. Энэ бол түүнд тун танил мэдрэмж байлаа.
Түүний сүнсэх хязгааргүй уудам орон зайн дундуур хөвөн одхон тэр. Гэвч энэ удаагийн аялал нь түүний урд өмнө бусдын ой санамжийг уншиж байсан тэр бүх туршлагаас огт өөр дэндүү хачин бөгөөд асар хүчтэй байлаа. Яг тэр агшинд Тёгийн систем гацаж ямар ч уншигдах аргагүй үсэг тэмдгэн замбраагүй холилдсон алдааны мэдээллийг араараас нь шидэж эхлэв. Систем бүхэлдээ хэд ачаал авч байгаа мэтэр түүнд өөрөөс нь дэндүү өднөр төвшний асар хүчрэг дайсантай тулгараад байгааг анхааруулж амьд үлдэхийг хүсвэл яг одоо зүгт гэж төлийн ус тогоор сануулв. Гэвч тэр хаашаа зүгтах вүлээ? Хаашаал харан зөвхөн хязгааргүй харанхуй л угтаж байх нь тэр. Тэгтэл түүний сүнсийг жичрэм оршихуйн гүнээс нь дарамтлсан нэгэн анхны авраг дуу хоолой хадлаа. Тэрхүү хоолой Тёгоос "Чи хэн бэ? Юу гэдэг оршихуй вэ?" хэмээн байцаан асуув. Тэрхүү хязгааргүй харанхуй орон зайг алсаас томруулан харуула. Тёг хүрээлж байсан тэр их түнэр харанхуй нь үнэндээ хүний оюун ухаанд багтангүй хэмжээшгүй агуу нэгэн оршихуй нүднийх нь ердөө ганцхан ширхэг хүүхэн хараа байж таарлаа. Тё үнэхээр энэ удаа баларлаа. Тэрээр энэ ертөнцийн хамгийн сүүлчийн хаан буюу эцсийн боссын амгалан нойрыг санамсгүйгээр өмөлчихсөн энэ вэ. Ариун жүдгэрийн сүмийнхний шүдрэн биширдэг өнөөх жинхэнэ бурхан эцэст нь Тёгийн оршин тогтнолыг мэдчихлээ. Тёг хариулахгүй тагжиг байсанд өнөөх бурхан улам бүр бухимдаж хариултыг нь шаардан мөрөлцөв. Сүсэгтнүүдийн тэгжиг шашин магтдаг өнөөх ивэл ажиллалт гэгчтэй Тё ийхүү өнөө тулахдаа бүх бие нь бүрэн мэдээгүй болж хөшөж өрхөв. Яг л түүний бүхэл оршихуйг нэвчүүт харж байгаа мэт тэрхүү аимшигт бурхан түүний нэрийг дуудлаа. Тё Рагнар. Үүндээ энэхүү агуу оршихуй Тёг энэ ертөнцийг сүрүүлэх аюулт хортон шавж гайг амшиг хэмээн үзэж түүнийг хэдийнээс нааш хайж байсан аж. Тэрхүү оршихуйн хязгааргүй үржлэх авраг бие нь мөрөлдсөн хувирч Тёгийн сүнсийг бүх талаас нь бүрэн залгихаар хүрээлж эхлэв. Энэ хүний нүдээр тайлбарлахын аргагүй аимшигт дүр дүрсүүдийг гаргаж байлаа. Яг Тёгийн сүнс бүрэн залгигдахын даваан дээр түүнийг хамгаалахаар алтан шаргал гэрэл гялсхийн гарч ирлээ. Эртний агуулв Ладбрукийн аватарууд өнөөх эртний бурхны махан биеийг тас татан гарч ирэв. Тёг тэрхүү өрхнээс мултан авах нь тэр. Тэрхүү агшинд Тё өөрийнх нь төвшнээс дэндүү холд авсан хоёр агуу хүчний нүүр тултыг өөрийн нүдээр харж биширлээ. Тё руу харан зогсохдоо Ладбрук түүнийг өөрийн үн цэнтэй нандин хүн хэмээн тун зөөлнөр дуудаад энэ зүйл бол чиний одоогийн төвшөнд хараахан тулгар зүрхлэх хэмжээний оршихуй биш гэдгийг хатаа анхаарууллаа. Бүр Сигард Рагнарын төвшөнд хүрсэн байлаач энэ дайсны эсрэг ялалт байгуулна гэсэн баталгаа байхгүй аж. Одоохондоо Ладбург энэхүү сансрын хэмжээний аюул түмэнийг өөрөө зохицуулахаар үлдэв. Тэгээд тэрээр сүүлнийхээ ганцхан хүчтэй цохилтоор Тёгийн сүнсийг жинхэнэ бодит ертөнц рүү нь буцааж шидлээ. Тёод хариулт олдохгүй маш олон асуулт үлдсэн ч тэрээр газар доорх цус тонголдоо буцаад ирхэн тэр. Залуу хүү өөрийг нь залхихыг завдсан өнөөх эртний аимшигт хүчнээс болж одоо ч хамаг биеийн чичирч байв. Ладбруг ийм амир зүйлийн эсрэг тоодомшгүй олон зууны турш ганцаараа тэмцэж сүр зогссон гэж юу. Тёг саяхан мэдэрсэн зүйлээ ухаарч амжаагүй байтал өнөөх цусан ламтан галзуурсан мэт орилж эхлэв. Амьдралынхаа туршид бүхнээ зориулж зүтгэсэн өөр шинэ хүнд ганцж удаа нүр өгч байгаагүй агуу эзэн яахаар Тё шиг бурхангүй тэрслүү нэгэнд өөрийн биеэр ивэлэ харуулдаг байна хэмээн атаархан бачуурч байлаа. Тё энэ удаад ажлаа бүрэн дуусгахаар шийдэж өнөөх халзан новшин толгойг нь ил дээрээ тас цавчин хаяв. Тэр зүйлийг тэд бурхан гэж дууддаг байж болох ч тэр бол Тёгийн бурхан биш байлаа. Хамгийн чухал нь ариун жүтгэрийн сүм нь урд өмнө Ладбрукийн цугулгаж байсан нэргүй эзэн хаан гих аимшигт оршихуйг шүтдэг байсныг Тё одоо бүрэн олж мэдлээ. Тэрхүү аюулаас дэлхийн ертөнцийг хамгаалах нь Ладбрукийн олон зууны турш үүрч ирсэн журам түүрэг байсан юм. Гэвч өөрийнх нь зүрх байхгүй тул Ладбрук ердөө 3 жилээс илүү тэсэж чадахгүй. Тэгээд 5 жилийн дараа агуу их танд игдэх болно. Хамгаалагч Луугийн үхэл нь энэ дэлхийн мөхлийн эхлэл байх байжээ.
Этровны бослохоор удирдуулсан ариун чөтгөрийн сүмийн мандалт энэ бүхэн одоо л хоорондоо холбогдож Тёгийн толгойд бүх зүйл тодорхой боллоо. Сүнс нь биенээсээ гарч асар том цочролд орсондоо Тё ухаан балартан говьж эхлэхэд азар эвлэн дэрэгдэн байж түүнийг түшин авхан тэр. Клив залуу эзнийг ийм цусан лампны ганцаараа устгаж чадсныг хараад үнэхээр их гайхаж бахархаж байв. Ердөө энэхүү гавьяагаар л тэр тушаал дэвших шалгалтаа хангалттай давуу биелүүлж чадсанаа баталсан юм. Цайз доторх бүх дайснуудыг бүрэн цэвэрлсэний дараа тэд гуруула өнөөх нууц баримтуудыг нэг нэгэнгүй шалгаж эхлэв. Харамслан тэнд бичигдсэн бүх зүйлээ зөвхөн шууд бус таамаглалын шинжтэй нутаг баримтууд байсан тул тэднийг шууд шүүхэд өгч яллахад хангалтгүй байлаа. Тэгтэл Тё газар доорх хонглоос олсон гих хиндэж танигдамгүй нэгэн танил хайрцгийг гаргаж ирэв. Эвлэн тэр хайрцгийг харамгцаал сэрэлтийн ёслолын өмнө өөрт нь болон Ремингтонд даалгаж байсан өнөөх нууц зүйл байна гэдгийг шууд танилаа. Тэрхүү хайрцаг дотор Сэра худалдааны гилд болон Трогн гэр бүлийн хооронд хийгдсэн нууц худалдааны бүх тэмдэглэлүүд байв. Эвлэн өөрийн эзнийг ийм хол хардаг, өөрийн хөзрөө яг хэрэгтэй цагт нь гаргаж ирж чаддаг ийм агуу алсын хараатайд дахин нэг удаа биширлээ. Клив өнөөх тэмдэглэлийг наривчлан шалгаж үзээд тэдний Этромтой хийсэн албан ёсны худалдааны баримт дээр нь дарагдсан тамга тэмдгийг олж хархан тэр. Үүгээр тэд Тэнгэрийн луугийн уран тэрслэг гэсэн далд явуулга болон үүнд нь ариун жүдгэрийн сүм шууд оролцсон гэдгийг хөдлөшгүй нотлогоогоор баталж чадлаа. Одоо тэдэнд өнөөх новш Этромны эсрэг хөдлөг хангалттай хэмжээний хатуу нотлог баримт бий болсон юм. Тэд хамгийн түрүүнд Сэрагийн худалдааны гилд рүү яаралтай гинтийн дайралт хийх болно. Эцэст түүхийг өөрчилж Этромныг үнсэн товрог болгох цаг ирхэн тэр. Энэ хүрээд бичлэг маань өндөрлөлөө. Та бүхэн дараагийн бичлэгээ илүү хурдан авч үзэх хүсвэл манай сувгийг дэмжин лайк болон subscribe дараарай. Ингээд баярлалаа. Баяртай.